Гэкэм гэдэг нөхцөл байгаа. Өгнөслийн хувьд үйл үгийн араас холбогдсон өмнөх өгүүлбэрийн агуулгыг зорилгоо болгох буюу хуйц хаар гэх утгыг илэрхийлдэг байна. За тэгвэл бүгд хамтдаа хүсэлтэд дамжуулаад хэрхэн холбогдгийг хандаарай. Үйл үгийн шууд холбогдох үед их шиг гүйцлийн зарчим үйлшилдэг байгаа. За тэгэхээр сальс үйда амьдарч чадах, альжийн мутада мэдж чадахгүй байх, 관심을갖다 анхаарал хандуулах, 발전하다 хөгжүүлэх гэсэн үгчүүд. Тэгвэл гэкэм гэдэг нь холбогдсоноо сальс үй гэкэм амьдарч чадах үйц 알지 못하게끔 믿지 чадахгүй байхаар 관심을 갖게끔 анхаарал хандуулж чадгаар 발전하게끔 хөгжөхөр гэх мэтлэнгээр орчуулдаг байна. тэгвэл өгүүлбэр донд хэрхэн холбогдгийг хамтаарцгаая. 이 호수에서 물고기들이 살 수 있게끔 깨끗하게 만듭시다. Энэ нууранд загаснууд амьдарч болохоор цэвэрхэн байлгацгаая гэсэн байна. Энэ нууранд загаснууд амьдарч болохоор цэвэрхэн байлгацгаая. Тэгэхээр нөгөө нэг 이 호수에서 물고기들이 살 수 있게끔 амьдарч чадхаар гэдэг нь энэ дээр ингэж орж ирсэн байгаа анзаараарай. 제 딸이 음악에 관심을 갖게끔 하고 싶은데 어떤 방법이 좋을까요? Би охиноо хөгжмийн сонирхолтой болгомоор байдаг ямар арга зүгээр вэ? Тэгэхээр энэ дээр мэн 관심을 갖다 гэж шүү дээ. сонирхолтой болгох, анхаарлыг хандуулах гэдэг үгээр илэрхийлэгдэг. Тэр 음악에 хөгжмийн сонирхолтой болгомоор байдаг гэдэг нь утгачлан орчуулагдсан байгааг анзаараарай. 자, 다른 의견. 생일 파티를 오빠가 알지 못하게끔 비밀로 했어요. 들수들인 친구니 달라 ахад мэдгэдгээргүйгээр нууцлсан. Одоо 알지 못하게끔 мэдгэдгээргүйгээр гэдэг ингэж орж ирсэн байх шүү дээ. За тэгэхээр дараагийн үйлрэл хандаарай. Манай түүн Монгол хүний сэтгэлгээнд нийцүүлэн Солонгос хэлний бүх шатны ном сургачдыг боловсруулан гаргаж, мэргэжлийн төвшин Солонгос хэлний анхан шатнаас эхлээд Солонгос хэлний төвшин дагдаг шалгалтын дээд шат хүртэл бүх сургалтуудыг Монгол болон Солонгос багштайгаар байнга эсрэг даван сургалт явуулж байна. Манай түүний багш нар магистр болон түүнээс дээш зэрэгтэй ба Монгол түүний онцлогт нийцүүлэн хичээлийг сонирхолтойгоор явуулдаг. Би нарийн гарц хэл шинжилгээ хүрээлэнд Солонгос хэлний анхан шатны сургалтанд суудаг. Солонгос Монгол багштай найрсаг тав тухтай ном болон дагалдах CD бус хэрэгслүүд нь ойлгоход маш хүнтэй. 6 сарын дотор одоо топын 4-р төсөнд тэнцүүлж ясан гэдэг. Хичээлийн бас цагаараа нэмэлтээр хичээлэх боломжийг олгодог байгаа. Хилээ сенсор сэтгэлэг хамтыг өсөж байна. Солонгос хэлнийхээ мэдлийг дээшлүүлэхийн тулд нарийн гарц хэл шинжилгээний хүрээлэнг зорж ирсэндээ баяртай байна. Багш нартай баярлалаа. Солонгос хэлийг зөв суурьтай суралцахыг хүсвэл манай сургалтын төвд хүрэлцээр суралцаарай. Та бүхэн Солонгос хэлийг чанартай зөв суурьтай сурмаар байвал нарийн гарц Солонгос хэлний мэргэжлийн сургалтын төвд хүрэлцээрэй. Та сурч чадвал бид зааж чадсан сургалтаар манайх үйл ажиллагаа байнга явуулж байна. Манай хаяг 13 дугаар хоолны автобусны буудлын баруун талд байрлах Британий элчингийн баруун хойд талд Могилская офисийн 5 дугаар давхарт 505 506 дугаар өнд байрлаж байна. Манай утас 96 64 99 39 89 94 99 39 다이아고도 залгаарай. 신분 격차가 제거될 수 있게끔 더욱 공평한 정책을 펼쳐야 한다. нийгмийн ялгарлыг үгүй болгож чадхуйц илүү эрхтгш улс төрийн бодлогыг дэлгэрүүлэх хэрэгтэй гэсэн байна. Тэгэхээр энэ дээр ингэж явж байгаад чэгох тэда гэж байгаа сте үгүй болгож чадхуйц гэж орчуулсан байгаа даа анзаараарай. За дараагийн үйл. 모두 잘 살게끔 노력합시다. бүгд сайхан амьдрахын тулд хичээцгээе. бүгд сайхан амьдрах хуйцаар хичээцгээе гэж орчуулж болно шүү дээ. Гол нь энэ найруулж орчуулсан байгаа даа анзаараарай. 자, 한국이 발전하게끔 최선을 다 해야 합니다. 솔랑고스 улсыг хөгжүүлэхэд бүх хүчээ дайшлах хэрэгтэй. Эсвэл 몽골이 발전하게끔 최선을 다해야 합니다 гэвэл Монгол улсыг хөгжүүлэхэд бүх хүчээ дайшлах хэрэгтэй гэж өгүүлбэр нь орж иж болно шүү дээ. өөрөөр хэлбэл дараагийн хэсгийг харъя. 자, 다가 уншаарай. 그분이 독립 정신을 가지게끔 충고했습니다. Одоо энэ мэд тогрib гэж уншмаар болж гээгээс ил орж ирэх юм бол энээр уншдаг гэдгийг бид мартаарай. 자, 다가 уншаарай. 그분이 독립 정신을 가지게끔 충고했습니다. 자, 등에 따라가 함tarцгаая. 환절기에 감기에 걸리지 않게끔 주의하세요. 환절기에 감기에 걸리지 않게끔 주의하세요. 자, 등에 따라가 아무도 들어오지 못하게끔
문을 잠갔습니다. гэсэн эдгээр өгүүлбэрүүд байна. За бүгд хамтдаа энэ өгүүлбэрүүдийг орчуулад үзээрэй. 자, 다 бүхэн орчуулсан байгаа гэж найдаж зөв хэлдэг хамтаа харцгаая. 그분이 독립 정신을 가지게끔 충고했습니다. түүнийг бие даасан үзэл бодолтой болохоор зөвлөгөө өгсөн. Тусгаад тогтносон гэсэн үг шүү дээ. 독립 гэдэг нь 독립 정신 гэхээр одоо өөрийн үзэл бие даасан үзэл бодол гэж орчуулж болох юм байгаа юм. Тэгэхээр өөрийнхөө үзэл бодолтой болгохоор gekum гэдэг нь одоо хаарын дөрвөн зэрэг шүү дээ. Тэгэхээр болгохоор зөвлөгөө өгсөн гэсэн байгаа. За түүний дараагийн өгүүлбэр нь 환절기에 감기에 걸리지 않게끔 주의하세요. 우울을 солигдох үед ханиад хүрчгэлгүй болгоомжлоорой гэсэн байгаа. За анзаарч байна уу? Тэгэхээр 걸리지 않게끔 одоо ханиад хүрчгэлгүйгээр хүрчгээргүй ингээ болгоомжлох гэсэн байх шүү дээ. За 아무도 들어오지 못하게끔 хинч орж чадхааргүйгээр гэж шүү дээ. gekum гэдэг нь gekum гэдэг нь энэ холбогдож орж ирсэн ба та бүхэн анзаараарай. За тэгэхээр өнөөдрийн хичээлийг анхаарал үзсэн байгаа та бүхэнд маш их баярлалаа. Тэгээд дараагийн хичээл хүртэл түр баяртай. Хэрвээ та Солонгослын мэдлэгээ илүү их сайжруулж, илүү их зүйлийг олж мэдгийг хүсвэл Facebook-аар дамжаад Солонгослыг хамтаа суралцгаа гэсэн Facebook пэйж эсвэл групп руу нэгдэж орж ирээрэй. Дараагийн хичээл хүртэл түр баяртай.